guys, энэ байна. Өнөөдөр хэдүүлээ цоо шин контенттэй үлгээтэй авах нь байна. Энэ бол мэдээж бид бүгдийн их удаан ярьсан нэг өдрийн ажил амьдралыг харуулдаг контент байгаа. Энэ нь болохоор хэдүүлээ янз бүрийн олон мэрэгжилтэй, маш олон төрлийн амьдралтай, олон өөрийн гэсэн ертөнцтэй хүмүүсийн нэг өдрийн амьдралтай хэдүүлээ танилцсан. Тэгээ хамт яваад тухайн хүний өөрийнх нь ерөнхийдөө онцлог болоод тухайн бас мэрэгжлийнх нь онцлогийг харуулсан тиймэрхүү контент хэлж байна. Тэгээд өнөөдрөөс энэ бол цоошин хамгийн ихний дугаар хэдүүлээ эхлүүлцгээе. Дараагийн дугаартай бас хамтаагаарай. Хамгийн ихний дугаар дээр хэдүүлээ шууд Монгол стример залуугийн нэг өдрийн амьдралтай танилцсан. Тэгэхээр тэр стример залуу нь хэн бэ гэвэл мэдээж та бүгдийн сайн таних юм бэ. Минь бол мэдээж савтазын хэдүүл амьдралтай хамт гожо танилцсан. Савтазын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? Стрим хингээ амьдрдаг хүн байгаа. Тэгэхээр хэдүүлээ савтазтай очиж уулзаж нэг өдрийн амьдралыг нь сонирхцгоё. Let's go. Эй, да, юуэ. За юу камера байна. За арцгайдаа. Бид чиний нэг өдрийн амьдралтай юм гэдэг танилцахаар ирлээ боломжтой байна. Аа, болмаа. За. Монголын стример залуу савтаа. Шинэ байранда ороод байна. Одоо нэг жил болж байна. Өснөөр бол яг өрөөг бол сайхан яг төрөөсөнчлэн бол тогтчулж чадаагүй байгаа. Гэхдээ яг одоогийн байдлаар бол нэг юм гэдэг дээгүүрээ шууд нэг тууц хэмжээлүүд явуулсан байна л та. Ерөнхийдөө ажлын офис л гэсэн үг шүү дээ. Тэгээ ер нь л одоо миний офис юм да. Бусад хүмүүс. За. Тэгээд хоёр аккорн байгаа. Аккорн дээр бол бас анхаарал төвлөрөхөн болцсон байгаа юм. Урмал мөн зэрэг юм хүчтэй эхэлсэн байна. За тэгээд сэлбэлээ баатан байна. Мөдөн хандаг тогтоох гэхээр мань хан цоолох гэдэг муу болчихсон санагдаад тавьсан байгаа. Тэгээд миний онц чамартай юм байна. За тэгээд гол юм аа тэгээд шууд юм л яваа. Одоо энэ компьютер маань сууд энэ дэс нэг хамгийн ажлыг хийсэн. Ийм хөл бүрдээ байна. Энэ үргэлжлэл би байлга барахгүй ээ тийм. Энэ хүрэгчүүд юу юм бэ? Энэ онгол үз. Энэ үргэлж миний биш ээ. Миний өөрөө байх хэвээр зүйл биш юм байна. Энэ савтаас өмнөх процесс нь даа гарч байна. Өмнөх процесс нь юм уу байна? За тэгээ миний яг нэг өдрийн амьдрал ерөнхийдөө хамаг цаг нь бол энэ яг энэ хэсэг л ерөөсөө өрнө. Тэгээд хамгийн чухал хэсэг юм аа гэсэн. Тэгээд спорт идрийг авах юм наац юм. Микрофон байна, кейборд, маус, тэгээд чихвч гэдэг ерөөсөө бүгд ер нь Logitech-ийн брендинг ерөөдөр чигдэрсэн юм хэсэг байгаа. За тэгээд миний юмцэн яг өөрийгөө бичдэг камер манай байж Sony-гийн 6000 A6400 гэдэг лөө. Тэрний камер байна. За тэгээд хөлн мэдэхгүй нэг цаанаас дагалдаж ирлээ бол. За тэгээд 2 минутаар ашигладаг. За стрим гэдэг үнд бол стрим дэх бол маш чухал. Энэгээр стримийнхаа зарим зүйлсүүдийг бол өдөртөд ерөөсөө явуулдаг сценүүд ээ. За тэгээд миний утасны хэрэглүүд байна. Энд ашигладаг. За тэгээд миний яг өөрийнхөө одоо сүүл авсан л да энэ утсыг тэгээд манай нэг хамтран ажилласан газар маань өгсөн. Тэгээд энэ дээр бол одоо шууд тоглодог. Тэгээд энэ бол амьдралдаа хэрэглээнд ашигладаг утас маань байна. Өөрхийн хоёр утастай хэсэг. Энэ одоо бас нэг сүүлд авсан юм аа нэг
FIFA түүхээгээ сакс макс тоглох гэдэг нь авсан. Энэ ганц хоёр тоглолт тэгээд одоо ашиглахгүй байдалтай байна. За тэгээд энэ бол манай үзэгчд бол ер нь нам мэддэг хүмүүсээ л их шөмжилдэг гэж хэвчээ гэсэн. Үнтэй жигвч ер нь барыг 1 сая төгрөгийн үнтэй жигвчтэй. Тэгээд wireless ингээд мобайл утасны тоглоом тоглодог байж юм үнтэй жигвч ашиглаа гэдэг нь мял ер нь их шөмжилдэг тийм аа. За тэгээд энэ нэг жигвч байна. Тэгээд эндээ давхар нэг Wi-Fi тэлэгч юутай байна. Яг хөө зөө алфавитыг тавьсан ингээд тийм би single хүн гэж байна. Ойролцоогоор энэ 20 сая хавцаа очих болов гэж байна. Та нэг яг одоо ингээ 20 сая зүгээр харагдаж байна. Энэ сонгуультаа нэг айгуу хурц гэрлэр асан тэгээд. Энийг надаа яг манай үзэгч биелүүлж байсан юм аа. Ер нь донешн өгöd биелүүлж байсан. Тэгээд одоо хүртэл надаа энэ ашиглагдаад ингээ байждаг. Тийм гэрэл байна. Стрим яагаад хэлэр болсон? За стрим юу нь бол яг өөрөө бүр багасаа сонирхолтой байсан шүү дээ. Тэгэл сонирхолтой байж байгаа л тэгээ нэг ганц хоёр оролцдог. Тэгээд ер нь бол нэг тийм тооштой хийж исэн удаа байгаа. Тэр нь болохоор бараг нэг 2015-аас 17 он хүртэл юм уу? Хайл талд ер нь оролцдог нэг. Тэгэнгүүтээ яг нэг арай нэг томроод нэг 2020 оноос оюутан болсон байсан. Тэр нэг коронавигийн үе гараад энэ хуулиороо орсон шүү дээ. Бөөндөө нэг бүр гоё те. Монголчууд за хуулиороо ороод гэртээ байцгаа. Тэр үед л анх шууд за зүгээр суухаар шууд сонирхлоод байгаа л хийж гисэн. Тэгээ одоо ингээд нийт одоо юу лээ 4 жил гараад одоо 5 жил рүү барт өгч байна. За өндөрлүүд яг бас гарна штэ те. Тэнгүүтээ яг хамгийн анх эхэлж байхад бол ер нь бол таны төхөөрөмжөөс утсаас авахлаа. Ер нь бол яг анх шууд утсан дээр стрим хийгээл утсан дээрээ тоглоод эхэлжсэн. Тэнгүүд ингээл утсан дийлэхгүй ч юм уу гацаал халаал ингээл янз бүр ер нь интернетийн асуудал. Тэрнээс л ер нь эхэлжсэн та хамгийн анхны асуудал гэх юм бол зөв янз бүрийн сөрөг хүмүүсийг хитрхи тоогоодох юм бол ер нь бас хэцүү сэтгэл хөдлөлтөд орно. Тэгээ болохоор ер нь нэг тоохгүй байсан зүгээр. Одоо ингээд офис ажилд хийдэг байлаа гэж бодоход энэ чинь ингээд тодорхой эхлэх цаг байна, дуусах бас ажил тарах цаг байгаа шүү дээ. Тэнгүүд миний энэ дээр болохоор ямар нэг цагт баригдахгүй хүссэн цагтаа өөрөө ингээд ер нь хүснээр хийх боломжтой байдаг. Тэгээ миний хувьд бол өдөр яг эхлэх цаг байхгүй ер нь ойролцоогоо тогтмол хийнэ гэвэл нэг 4-5 цаг стрим хийж байгаа. Тарт хэдий хийж байгаа вэ? Энэ дунджаар. За 4-5 сая хавцаа болж байгаа. За суул талаадаас гэх юм бол яалч гэх тэгээд нэг эрүүл мэндтэй холбоотой гарч эхэлнэ л дээ. Одоо удаан комны суух те удаан сууж гэдэг чинь бас хөдөлгөөн дутагдах тал руу гарна. Яг тухайн хүн өөрөө яг амьдралын яг ямар хэм маягтай тухайн фитнес хийж болно шүү дээ. Хөдөлгөөнтэй байж болно. Тэгээ миний хувьд тийм биш. Ован хоолойдс юу вэ? Тэцнээс юу вэ? Дай. Гоймэ. За бид нар загсны төлөвөөр орж ирсэн аа. Би өөрөө загс хийдэг хоббитэй. Танаа өөрөө харсан бол мэдж байгаа бах. Тэгээд бид нар загсны төлөвөөр зөвхөн нэг жоо судалгаа хийх гээд би нэг шинэ ахгүйр магадлалаа бодож байгаа. Тэрнийхээ судалгаа хийх гээд ирсэн байна. Би өөрөө нэг ийм ахгүйр магадлал бодож байгаа. Энэ шилний судалгаа аим судалгаа болсон. Өөрийгөө итгэгээд гэдэг загсан шүү дээ. 90 гэж бодоод судалгаа хийх гэсэн чинь залах уу гэдэг юус гарахгүй болсон. Өнөөдөр нэг энэж иржсэн гартаа та.
hi guys. Яг одоо 4:50 болж байна. Тэгээд одоо болохоор Saftas маань ажиллаа яг эхлэж чинь үнсэн ажилдаа орох чинь тэгээд стримээ эхлүүлэх чинь ерөнхий Saftas маань нэг 4 мөрөг үед стримээ эхлүүлдэг юм шиг байна. Тэгээд хэдүүлээ одоо Saftas-ын яг ажилдаа орох ч байгаа эхлэл хэсгийг хамт харцгаая. За hi guys. Ойса заяа цаа манаха. Өнөөдөр стрим хийж байна. Hi. Ойса hi никай нэсэн уу бачкай нэсэ. Хавэлцэн доо guys. За guys, өнөөдөр стриминг гинтгүүр дуусчихсан тэгээд амнаас бүгд баярлалаа. Окей. Good night guys. За амка. За. Яа, за нэлээ ерөөхдөө ядарлаа тэгээд энэ хүмүүс жоохон ингээд нэг амар гэж боддог. Гэтэ бас удаан юм хорц гэрэлний дорч юм ингээд удаан ингээд үзэгчнээ үзүүлэх юмтай байлгах хичээдэг болохоор бас ер нь оюуны ядарлал нэлээ авдаг гэдэг нэлээ ядарсан маань одоо ерхий нэг 5 цаг стрим хийгээд дуслаа. Одоо амрах талрал ер харж байна. Тэгээ одоо шууд ороод саал ерхий тэгэл амардаг нэг өдрийн ядарлал нэг иймэрхүү л өрнөдөг. Босоод энэ стримүүдийн бас яаж амьдрах юм бас өөрөө гэж магадгүй дээ. Миний хувьд бол иймэрхүү өнгөрдөг дөө. За guys, тэгэхээр өнөөдөр хэдүүлээ Saftas-ын нэг өдрийн амьдралтай танилцлаа. Тэгээ Монгол стример залуугийн нэг өдрийн амьдрал байлаа. Хамгийн ихний дугаартай хамт байсан хүмүүстээ баярлалаа. Яг одоо channel дээрээ subscribe тэгээд бичлэг дээрээ лайка дараарай. Яг одоо лайка дараарай guys. Тэгээд дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.